Сайн мэцгааны сонсогчдоо студид их шиглэн жавхлан хотлоодохгүй жавхлан гэж. Йоо шат жавхлан мэ sorry ёо. За. Ой гиснэс чамаг нараа гэж дууддаг. Үгүй. Ерөөсөө бүр хинч тэгж дуудаж байгаагүй. Окей, Японд хахад миний нэрийг Жавха гэж дуудаж чадахгүй байсан хүмүүс л Нараа гэж дуудаж байсан. Тэгээд бид нар бас яг Нараа гэж дууддаггүй заяа. Аха. Нараа гэж хэлдэг байхгүй юу? Аа. Японд яг Нараа гэдэг нэртэй мууж яадаг байхгүй юу? Тэгээ хаяа багш руугаа мэйл энтер бичээл доор нь Нараа гэж хичээл спэсэд дарангууд нөгөө нэг Нараа King гэдгийг Нараа болоод өөрчлөгдчихдөг за. Тэгээ би хаяа тэрийг анзаахгүй багш нар руугаа явуулвал тэд нар бүрээсээ сааж утлаа инээд. Чамайг юу гэж дууддیں۔ Их шиглэн гэж дуудаж чадхаа солонгосчууд. Үгүй штэ. Миний солонгос нэр чи Эгши штэ. Эгши. Солонгос хүмүүсийн нэр чинь болохоор ингээ 3 үеийнээс эхэлдэг байхгүй юу? Хамгийн эхлээд 4 үе байдаг гэх юм уу. Тэгээд нөгөө журнал дээр миний нэрийг ингээд солонгосоор бичгээр Эгши Крэлэн гэд 5 үе ингээд салаад бичдэг. Тэгэхээр сүүлийнх нь нэг нь бүр огт харагдахгүй гэсэн үг байхгүй. Тэгээд 4-өөр дуудахаар ингээд амар тийм Эгши Крэл болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр зүгээр анханасаа Эгши бэс намайг өдөр байгаа байхгүй юу? Тэгэл найзууд маань ингээл Эгши гэсээр сүүлдээ тэр нэгши болоо. Тэгэл Эгши. Багш нар Эгши, найзууд Эгши гэл. Тэгэл Эгши штэ. Үгүй би яг энийг асууж үзмээр байсан нэг асуулт байна. Ингээд солонгост одоо ингээд амар олон хүмүүс адилхан авахтай штэ. Тэнгүүд ингээд нэг компанид юм уу ингээд за нэг газар ингээд яг адилхан авахтай зөндөө олон хүмүүс байгаа штэ. Тэгээ хооронд нь яг яаж ялгаж ярих вэ? Ер нь нэрээр нь овгийн нэр хэлэхгүй. Тэжээлбэл манай найз Кимчээн гэдэг байхгүй юу? Тэгээ бид нар Ким овгт гэж юу ярихгүй шүү дээ. Бүр дээр үеийн кино минутаа л хийдэг баг. Бид нар болохоор Чэйн гэл. Өнөөдрийн сэдвийг их шиглэн сонгосон байгаа. Тийм би сонгосон. Жавхаа дэмцсэн. Би нөгөө нэг фэйсбүүкт ороогүй 4 сар болж байгаад тэгээд ер нь ингээд найзад фэйсбүүкийн найзадаас ингээд шууд холбоо тасарсан гэсэн үг шүү дээ. Тэгээд ерөөсөө ингээд инстаграм л ашигладаг. Инстаграм дундаасаа би бас зөвхөн ингээд инстаграм дээр байж инстаграм дундаас амар олон хүмүүсээс юу яагаад unfollow enter хийгээд тэгээд би энэ өмнө яагаад энэ хүмүүс надад таалагдаад идэв гэсэн бол тэгээд би эсвэл зарим нь болохоор өмнө ч гэсэн надад таалагддаггүй байсан хэрнээ л ингээл олны танд болохоор ч юм уу ягаад ч юм ингээл дагцсан хэврэл байгаад байсан хүмүүс аягүйх байгаадсан заяа. Тэгээд тэр хүмүүсээ айгүй зөрөгтэйгээр нэгээр нь бүгдээр ингээд follow хийлээ. Тэгээд тэр талаараа яригээд хамгийн сүүлд дагхаа байсан хүмүүс. Тэгээд энэ хүмүүсийг би ингээд категориор ангилсан. Тэгээ би яагаад энэ хүмүүс дургу байгаа вэ гэдэг дээр би дүн шинжилгээ хийсэн. За шууд ярьж ихнийхаас нь. Тэгээд категори 1 юу юм? Категори номер 1 инфлюенсерүүд заяа. Гэхдээ эндээс зөвхөн эмэгтэйчүүдэд авч үзье. Миний ингээд дургуйслах хүргээд байгаа ер нь ихэнх инфлюенсер хүмүүс болохоор штэ тийм too much makeup заяа. Бүр ингээд ус хумс бүр ингээд хамаг тэгээд хуцсны өнгөний сонголт бүр ингээд салонгороо ингээд тийм юм би аягүй дургуй байна. Ер нь амар дургуй байна. Тэгээд тийм хүмүүсийг сайхан угаасаа ч дагдгүй байсан. Тэгээд нэг ганц хоёр нэг тийм мэрэн хуцтай нэг юм амар орч сормостай сторийн дээр нэг ингээд худлаагаасаа би ингээд өөрөө байх талаар ярих гэчихэд битүү ингээд эффект ашигласнаа амар химэл хумс химэл юу сормос сэтгэгдсэн тийм хүмүүсийг дагхаа бэлдсэн байгаа. Тийм байгаа тэгээд өөрийнхөө байх юм биш үү? Үгүй юм уу? Ярьж байгаа контент нь өөр юм уу те? Үгүй ер нь л надад яг өөрийнхөө байгаа нэг чинь байхгүй ингээл баахан юм өөр дээр авчиж наачаал ингээд нэг тийм өөрийнхөө байна ингээд та хүмүүсээр таалагддаг юм аа мэдгүй яагаад ч юм бэ би тийм хүмүүс тэгээ бодол өөрийнхөө байгаагаар л тэгээд ах тэгээ тэр нь одоо миний үнцэнтэй төрчлөлтөд байна гэсэн үг
Ерөөсөө ч Зөв өөрөө зөв. байгаа санагдахгүй байх гэсэн үг тэр хүмүүс надад. Нэг тийм энэ од цаяа маяа гэдэг нэг хэсэг бүлэг хүмүүс эд штэ. Чим Мэдгүй таалагдчихна ямар тийм хүн хүмүүс. Чи бүр мэддэг ч юм байна. За тэгвэл яриад хэрэггүй. За энэ Өө одоо чи надтай харин Монголын инфлюенсер энэ төр хүмүүсийг ярина гэвэл инфлюенсер байгаа би баг одоодын ч мэдэхгүй заяа. аха. За ямар ч тач тийм зүр амьдрал дээр ч гэсэн тийм охтууд байгаа штэ. Бас ингээл нэг ингэж. Тэгэд нэг юм бие хэсэгчилж стори иддэг хүмүүст бас дургуун байна заяа би. Ингээл зөвхөн ташааныхаа ясыг тэгснээл игмээ. Тэгснээл нэг ингээ хөхнийхөө нэг хэсгийг заяа. Гэт нэг юм мэдгүй надад тийм охтож жоохон юм хот санагдаад байгаа байхгүй юу. За. Тийм нэг тийм худлаа санаа мэдрэмж өгөөдсөн гэхүү тэгэд ингээд хитрхи нэг юм тэдний одоо бүрдүүлээд байгаа имиж нь надад юу ч таалагдахгүй байгаа. За тийм хүмүүсийг ингээд хасцаа. Нөгөөх нь болохоор олонний танил биш хүмүүс заяа. Гэсэн юм найзуудаас бид хэд ингээл би бинийгаа амьдрал дээр мэднэ. Тэгэл ер нь бид нар яаж юм бэ ингээл найзуудтайгаа юм SNS орчинд ч гэсэн нэг юм сошиал орчинд ч гэсэн юм найз байх хэрэгтэй юм шиг ойлгоод нь штэ тий. Тэгсэн хэрнээ яг тэр хүмүүсийн сторинууд ч юм уу ингээл ямар нэг юмнууд нь бас нэг тийм эвөөс тэгэл төрүүлээд байгаа хгүй юу. Одоо жишээлбэл хамгийн сүүлд ингээд дагха байсан найз маань болохоро бүр айгүй том албан тушаалтай заяа. Тэгээд бас хургаан олонний танил өөрөө. Тэгээд сая зүгээр ингээд нэг сонгуулийн үеэр нэг юм улаан зангаатай нөхрийн зургийг ингэж сторид онгота манай найз сайн залуу шүү дэмжээрэй гайс гэсэн мэт аахгүй юу. Тэг надад бүр ингээд амар худлаа санагдаад тэр хоёрын найз нь ч худлаа тэр найзыгаа дэмжиж байгаа юм шиг жүжиглж байгаа нь бас ингээд мэдрэгдээд заяа. За энэ хүн тийшээгээ ороод нэг хэрэг мэтэлтэй болчих юм бол дараа нь би найз нь чамайг дэмжсэн шүү гэдэг тийм нэг юм үлдэх гээд байгаа ч юм шиг заяа. Мэдгүй надад ямартай ш нэг тийм яг жинхэнэ найзыгаа дэмжиж стори идэж байгаа юм шиг бол санагдаагүй. Тэр надад тэгээд нэг тийм амар худлаа нэг найзыгаа нэг тийм жинхнээсээ дэмжээгүй тэгсэн ирнэ нэг эрх ашиг бодоод нэг ингээд найзыгаа хөөргөөд идэг хүмүүс байд шүү дээ. Тийм хүмүүс нэлээд байдаг. Тэгээ тэрний яг нэг төлөөлөл болоод би энийг ярьж байгаа шиг заяа. Тийм тэр нь амгринч тийм эвгүй сэтгэл төрүүлсэн. Тэгээ би стори дээр нэ рефлектэж орчиж за болоо гэсэн чи яасан найзаар л дэмжиж штэ гэж хэлгээд тэгээ би шууд зас нэрхэн тэгээд нэг ийм хүмүүс байна. Утас зарна, байр зарна гэл байнга нэг юм зарлалын самбар заяа тэр стори нь цаг зарна. Америкаас ирсэн өнөртөө ус зарна гэж нэг тийм стори оруулдаг хүмүүсийг би угаасаа бүр дуургүй. Тэгснэ нэг юм сэнэглэгч байна уу? Машинтай найз байна уу гэдэг стори дууддаг хүмүүсийг бас ойлгодгүй заяа. Тэгээ яг ясмин дээр машинтай найз хэрэгтэй байвал зүр чат бичлээ. Эсвэл зүгээр найз руугаа залгал та. Тэгэхээр тэр хүмүүс бас нэг тийм найзуудыгаа одоо нэг ингэдэг юу гэсэн үг найзыгаа яагаад юм гэсэн үг юм бэ? Найзуудаа нэг тийм мэдгүй надад нэг тийм найзуудаа нэг тийм эвгүй байдалд орлоо. Эвгүй байдлын цаашаа нэг тийм шалгаад байгаа юм шиг. Эсвэл зүгээр нэг хүнээс юм гуйхан зүгээр юм рефлекс болсон хүмүүсэд ч тийм хүн юм шиг эвгүй аваад байхгүй. Тийм сторинууд тооцгэр. Тийм хүмүүсийг зайлуулсан. Тэгвэл бас нэг хэсэг бүлэг амар дуртай ингээл үзэл зүгээр ингээд одоо тэр амьдралынхаа тийм маяг ч юм уу би явж байгаа байдал нь те ер нь ингээл амар энэ хөөрхөн шүү гоё шүү гэл ингээл дагдаг байсан хүмүүс маань гив гинт юм пластик мэс тасал хийж орж ирэл гив гинт нэг юм мөн болж орж ирэл гив гинт нэг юм амар хамар гэл ингээл тэгснэ одоо бүр тэр одоо эмнэлэгтэйгээ баатарч тийм уу яа тийм ингээл тэр хаалганыхаа бүх процессыг вийлээр оруулаад тэр амар эвгүй бичлэгнүүд тий. Тийм би тийм хүмүүсээ дагахаар болсон. Хоёр ч тийм юм ихтэй инфлюенсер байна. Аваа гайгүй шилж томж үлцээд ажгүй дээ гэж бодчихсон чинь. Би ч тэг анханасаа нэг тийм амар олон хүн дагдаг байгаагүй болохоор яг анх инстаграмтай олцоод нэг найзуудын маань дагдсан ингээ нэг санал болгогдоод гарч ирдэг хүмүүс байдаг шүү дээ тий. Тэдний дундаас нь харж байгаа л нэг нэр энэ хүнийг нэг жоохон харж ирсэн даа гэж бодсон. Хэдэн хүмүүсээ л дагсан. Тэгээд яна шууд нэр зоогоод хэлчих одоо зүгээр үү. Үгүй нэр зоогоод гэж болчихдог. Тийм. Ингээ эхлээд нэг бас Монголда нэлээд алдартай нэг загвар өмсөгч байсан хүн дагсан баггүй.
яг юм рекламдж байгаа нэг тийм реклам биш юм шиг зүгээр л ингээл тэр хүний өдөр тутмын амьдралд байдаг юмнууд энэ тентгийн газруудаас бэлэг болгож өгөөл бүр ингээд байнга за өдөрт бол нэрээ 7-8 тийм стори бол байнга оруулдаг. Энэ ёстой гоё шүү ингэдэг тэгдэг гэж яриад тэгээ эхэндээ би нэг тоодоггүй байсан бохгүй юу. Тэгсэн чинь нэг удаа сторийн дээрээ оруулсан байсан чинь нэг хүүхэн танд бэлгэлэн байсан тэр сетийг хэрэглэж үзээд надад амар таалагдсан гэсэн юм байсан хараад би хүүе энэ чинь реклам яваад штэ гэж бодоод. Тэгэл надад зүгээр л таалагдхаа болцсон. Тэгээ тэрийг анзаарсны дараа надад зүгээр л энэ хүн чинь зүгээр л нэг юу штэ. Хэрэглэж байгаа юм арай нэг тийм юу гэвэл люксус арай нэг хэрэглэж байгаа юм л арай нэг юм үнэтэй цайтай брендийг болохоос яг нөгөө нэг лайв хийгээл юм зарж идэх хүмүүстэй яг л адилхан юм биш үү гэж сэтгэл төрөөд. Тэгээд надад юу ч таалагдхаа бол. Би наад түүний чимбэ гэдэг болчихсон. Би бас нэлээд хүмүүс unfollow хийсэн. Гэтэ бүгднгээ нэг бүрчлэн санахгүй энэ яг тод дурсамжид үлднүүдийн л хэлж штэ. Яа нөгөө нэг хүн болохоор зүгээр л амар дүрсгдэг хүн байсан. Яадаг балетаар хичээлдэг, фитнест явдаг, усан сэлдэг те ингээд амьдралаа айгүй гоё хэмэлтэй. Би айгүй гоё авч явдаг ер нь хэтэм цаахан хэмэлтэй заяа. Өөрийнхөө хийдэг гэдэг юмны анхан шатны имийг л мэдтгүй юм биш үү гэдгийг мэдснээс хойш ингээд жоохон муухай санагдаад тэгээд авах болцсон. Нэг удаа нөгөө нэг point show гээд яг дээр нь өмсөж бүжгэлж чадахгүй гэхдээ өмсөж туршиж үзэж ингээл харуулж исэн байхгүй юу. Өөрөө их хөвчлэн өмсгөн болохоор тэрний зүгээр нөгөө нэг юм чи шиг яг мэрэгжлийн балетчин биш хүмүүсийн зүгээр л өмсөж бэлтгэлээ хийдэг. Ингэхдээ юм өмсдөг байж байгаа зүгээр point show өмсөж үзүүлж ингээл нэг бичлэг хийсэн байсан. Тэгсэн чинь миний мэдхийн л тэр хүн бараг сүүлийн 7 жил бол яг энэ насан туршийн балет гэдэг юмар хичээлж байгаа заяа. Тэгсэн байтэж нөгөө нэг гутлынхаа нөгөө нэг сатин тууз нь штэ. Туузыг ингээд зөв уйж мэдтгүү хүн байсан за. Тэгээ тэрийг хартаад ингээд юу ч мэдтгүү юм биш үү гэж гинт бодол төрөөд тэгээ ямар нэг тийм амар хууртагцсан мэдрэмж авсан заяа. Тэгтээ тэрийг заавал яг зөв гэснээр л гэдэг юм тий. Хүмүүс өөрийнхөө дуртайгаар уйдаг гэж бодлоо л та. Гэтэ энэ чинь бараг 10 жилийн турш ингээд балетын тасгалуудыг хийгээд хичээллээд өөрөө ч гэсэн амар үзэх дуртай гэл ингээд байнга стори дижээдэг байхгүй юу? Тим хүн ингээд яад балетчт нь туузаа уйдаг вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй биш юм. Тэр нь яг тиймэрхүү поинтод амар гэл нэг тэгээд яг эвгүй хараад ирчихээр эвгүй байдаг тий. Ер нь бол амар урам хугарсан. Намайг Монголд ирдэг жил ерөнхийлөгчийн сонгуул болсон байхгүй юу? Тэр жил чи яг инфлюенсерүүдийг сонгуультай ашигласан жил ахгүй юу? Тэрийг хараад ингээд надад бүр амар утгагүй санагдаад. Гэтэ ингээд бүр ингээд хамгийн тэнэгээс юм аваа хідэн дагагчтай пэйжүүд нь зүгээр шууд пэйжүүдэд зарж ирсэн. Штэ тэд нар ч угаасаа сонгуулиар зарахын тулд пэйжээ хөгжүүлж ирсэн штэ. Тэрийг хараад зүгээр амар муухай санагдаад. Тэгээд би янз бүрийн пэйж мэж дагдаг байсануудаа бүгднгийн болиулаад тэрэ од мод инфлюенсер бүгднгийн даггаа болоод тэгвээс би яг бодсон байхгүй анх яах гэж би IG руу аккаунт нээж орсон гэдэг чинь зүгээр л найзуудтайгаа л холбогдохын тулд штэ. Тийм болохоор ингэж илүү дутуу хүмүүсийг нэг даган дуурайгаад ах угаасаа тэднээсээ амьдралыг талаар мэдээд байх шаардлага байхгүй юм чинь гэж бодоод Instagram дээр ч гэсэн тэгэж хүмүүс дагдаггүй болохоор ингээ одоо би бүр амар олон юмнаас хоол ерөөсөө юу ч болно мэдгүй өнгөрцөг. За бүр өчигдөр нөгөө нэг ice stop flash тэгээ юу лээ нэг дээр үеийн хамтлагууд чинь бүгдээрээ нийлж байгаа тоглолт хийсэн юм байна шүү дээ. Би зүгээр өчигдөр тоглолтынхоо үеэр буудуулсан салютыг сонсож чичиж сэрэхтэй юу болоод ингээ бодсон чи харин нилээд найзууд тэр тоглолт дээр ноцсон байгаа сториг нь харангуйтаа би энэ ийс юм биш дээ гэж мэдээж энэ тэр за бүр сүгэлт нь. Би бас хүмүүс стори ноолсон мэтлээ. Одоо ч тэгэл зүгээр л яг инфлюенсер болж л байвал ингээд би юм мэддэг байх мэдгүй байх хүмүүст тус болохгүй байх хамаагүй гэж хүмүүс ер нь бодд юм шүү те. Хүмүүс ер нь тусалхаас илүү ус болоод байгаа байхгүй юу? Тэгээ хүмүүс бас өөртөө яг ийм сошиал медиа хэрэглэх ямар ч тийм анхан шатны мэдлэг боловсралгүй байна гэж одоо хэрэгж эхлээд хичнээн жижиг болчихвол ингээд манай сургалтанд нэг хүүхэд ирсэн байхгүй юу? Өөр нэг германд жуулчлана гэсэн
сургалтын төвд очиод 10 сая төгрөг өгөө тэгээ алдсан заяо. Герман явсан ч юм байхгүй, Герман хэл сурсан ч юм байхгүй, бүр ингээ юу ч байхгүй заяо. Үгүй яагаад ингээд зүгээр хэлний сургалтанд ингээд 10 сая төгрөг өгөөд ингээд ийм амир юм болчингой алхам хийж байгаа. Яагаад ингээд тэр газрын талаар сайн судалж бариагүй юм гэсэн чинь штэ тий. Хишиг далай штэ. Ээж нь тэр газрын сурталчилгааг хишиг далай хийж байгааг нь хараад өөстөө сайн газар юм байна гээл тэгэл итгэл очиод зүгээр 10 сая төгрөг маяг гэж өгцөө. Одоо би Герман хэлээ сураад Герман явна 6 сарын дотор болдог гэсэн. Гээл итгэл тэгэл хам мөнгө өгцөө. Өөр газар мазар судлаачгүй тэр газрынхаа талаарч бүр бараг судлаагүй шахаа зүгээр л хишиг далайгийн ярьжсэн нэг сурталчилгааг хараад сонсоод итгэл. Тэгээд угаасаа энэ юунд инфлюенсер хүмүүс худлаагаас контент хийж нэрэлээр худлаа ямар ч нэг хяналтгүй зарчимчлагууд амар хийгээд тэгээд монгол хүмүүс нүн хэрэглэгч чинь өөрөө бас нэг тийм боловсрсан хэрэглэгч манад амар ховор агаад байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол яг ингээд хідэн олонний танил хүмүүстэй амар итгэл хууртаал тэр байрны хэрэг мэрэг хідэн саяар нь нөгөө давж чадаагүй нөгөө байр нь баригдаачгүй тиймнүүд амар их гэл тийм хэмтрүүд яваал ясан. Тэгээд тэр нөгөө нэг инфлюенсерүүд нь стил одоо бас өөр юм сурталчлал яваад байгаа. Тэгэл тэднийг үзээл аваад байгаа. Ерөөсө бидний юм нэг яаж чадахгүй байна. Cancel гэж чадахгүй байна тийм хүмүүсийг. Тэгэл тэр нь мөнгөө авч л байвал юу ч хамаагүй бараг ингээл баас ч хамаагүй чамд чиний би энэ хэрэгтэй гэл ингээл юм сурталчилдаг. Ямар ч тийм нэг өөрийн гэсэн үнцэн тэр юун дээр ямар ч тийм хяналт тавихгүйгээр л ингээд зуршлаад байгаа санагдсан. За тэр яах вэ? Гэж би ингээд 4 сарын дараа Facebook руугаа орлоо. Тэгээд хүүе энэ Facebook-ын төлөв мөлөд нь өөрчлөгдөд амар сонирн болчихсон. Би бүр ингээд санаж ирдэг ингээд ер нь ингээд амар тийм Facebook чинь тийм баг багаар ингээд апдейтлагдал нэг ингээд хэрэглэгч нартаа мэддэхгүйгээр ингээд өөрчлөгдөөл ингээд апдейт жижиг хийгдэдэг дээ шүү дээ. Тэрийг чинь бүр ингээд 4 сарын хугацаанд огт мэдрэхгүй байж байгаад гинт орчхоор ингээд амар өөрчлөгдсөн санагдлаа надад. Тэгээд заяа эхний 20 минут би бүр яг Монголд татсан юм шиг бүр амар хаппи байлаа. Яг 4 жил гадаад амьдарч байгаад яг Монголд татсан юм шиг яг тийм мэдрэмж авсан заяа. Тэгээ нэг амар удаан хугацаанд ингээл баг сураг мөргөнд тасарсан. Би л тасарсан гэж боддог болохоос манай хүмүүс стил Facebook дээр старыгаа оруулаад поста бичээл юм маш хэллээ байж байгаа байхгүй тий. Тэгээд өөрөө холцсон. Энэ маань ингэ байж байгаа мó. Энэ юм хийж байгаа мó. Чи тэгсэн юм уу гэх нэг наадан болсон байсан гэж хэлэхөө бахан юунууд үзээд тийм хүмүүсийн сонин саданг үзээд гоё яла. Тэгэл 20-оос илүү минут болоод чи стресстэй л хэлсэн. Тэгээ би дахиад юугаа аппликейшнуудтай устгаагүй юу хайдлцсан. Өөс оролтгүй байл. Миний Instagram дэх найзууд чи Facebook найзууд чинь тустай юм биш үү? Ерөөс мэдэхгүй. Ямар ч тач миний Facebook чинь матаргүй орчин гэдэг шиг жинхэнэ нөгөө гадаадгүй дан монголчуудын community байгаа байхгүй тэр. Миний найзууд бүр ингэ мэдээлэл их сурвалж моруулж дандаа монгол хэлээр орж ирсэн чи би бүр гайхаж байхаа. Ямар гоё юм бэ гэснээр тэр нөгөө нэг Туркийн тэр ах штэ хийм бодлогын төрөлд мөнгө мэдэл авдаг. Тэр ахын мэдэл тэр ахыг нөгөө монголчууд сэхтэй ингэж сэвэд байгаа юм штэ. Юу лээ хорооны иргэний үйлчлэл нөгөө чэ зураг дардаг ихч нартай зөөрлөд байгаа юм штэ. Тийм юм зэм явцсан. Үгүй юу? Тэгээ тэр мэрийг яг тэр нөгөө жоохон монголжуулсан тийм жок мөг үтсэн ч юм бас амар эхний нэг 10 минут бол амар хаппи байсан. Инээгээл үзээд сахаа явах. Тэгээд твист хийж байгаа л Монголоос анхаар Facebook руу орж нэг 20 минут очиод гарч ирмээр юм хэлээ заяа. Тэгээ би гахаад Instagram харсан чи нэрээ миний Instagram чинь баг дийлэнх нь гадаад хүмүүс юм билээ шүү дээ. Тэгээ нөгөө нэг Монгол хүмүүс амар ховор. Тэгээд миний үеийн найзууд маань бас нэг тийм Instagram ашигладаг. Instagram дээр story хийдэг юм bijж Facebook дээр стил старыгаа оруулсаар л тэндээ тэгэл гоё байсаар л байгаа юм байна. Тэрсэн чи бүр нэг амар инээдтэй болохгүй юу. Монголд ингээ фэйсбүүкээр хамгийн амар стресс өгдөг юм ингээ амар хандуг мод нь штэ. Тэгээ тэрийг би бүр мартсан байсан чи миний ингээ яг тэр старыг гүйлгэл явуулсан чи манай бүр ингээ хамаатны ах ихч нар ихч заяа. Тэгээд гэр бүлээр ингээ
яг нэг ийм гэр бүлээрээ авсан зураг тавьснаа. Нэг хандив нэг тэгж гуйд нь шүү дээ. Тэгснэ амар тань дансны дугаар доорно. Тэгээ би бал гэж явцсан заяа. What юу вэ? Юу болцсон бэ гэл тэгсэн чинь. Сумынхаа 100 жилийн үед 10 сая төгрөг хандилсан. Эдний гэр бүл баярлаа гэдэг талархалт. Тэр бүр яг хандивын постэр шиг харагдаад. Тэр бүр яа тийм байлгүй дээ. Гэтэ тийм муухай. Өдөөний хүмүүс тийм муухай талархлын постыг тийм муухай хандивын пост шиг хийж болохгүй гэж. Их том доор амар том данс хаан банк гэсэн амар том дансны дугаар муур тавьсан заяа. Тэр сум нь нөгөө нэг 100 жил яага хийж байгаа. Тэгээд дэрэгдээсээ хандив авч байгаа гэдгийг илэрхийлж байгаа болтой. Тэгснэ ингээд гэр бүлээр авсан зургийг амар том тавьсан. Тэгээ дээр нэг баахан тгийн тоотой тоо харч хүн шууд харах ханаараа хальт харахаараа шууд хандив гэж ойлгочих юм гэж. Тэгээд зөвхөн нөгөө нэг инфлюенсер гээд байлтгүйгээр зүгээр яг ингээд зүгээр л найз тэгэл зүгээр ингээд сошиалар найзууд байдаг хүмүүс ч гэсэн ингээл амар ганц хоёр сонь юм дандаа шээлдэг. Дандаа нэг амар юм айл дик нэг хитрхи дарк юм юмнууд стори энэ төр оруулдаг байл тийм хүмүүсийг шууд амьдрал дээр та найз гээд заавал сошиал ертөнцийн ч гэсэн найз байх албагүй гэдгийг хэлэх гэсэн би юус энэ дээр. Тэгээд энэ сошиал дээр байгаа дагагч нар надаас амар хол тэгээ хаа байсан амар хол байгаа юм шиг санагдаад байгаа боловч өдөр тутамд бид нар ингээл уцаа үзэл скролдоод ингэж явах болгоно л тэр хүмүүсийн амьдрал тэр хүмүүсийн одоо энэ нүүр царайг бид нар ингээл хараал байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь тийм хол биш болчихж байгаа хгүй. Тэгээд өөрийнхөө яг сэтгэл зүйн эрүүлмэнд тэгээ тийм юмнуудыг яг эрүүл чигээр нь хадгалмаар байх юм бол яг надад жоохон л эвгүй сэтгэл төрүүлсэн хүн байх юм бол шууд ингээл цэвэрлээл ингээл бай гэж явуулж юмар юм шиг байна. Тэгэд одоо бол амар хаппи байгаа. Тийм байна. Ер нь их олон хүнтэй харьцахгүй байх нь өөрөө зүгээр ч юм шиг. Тэгэд энэ удаагийн дугаарыг битээр би нэг сүүлийн дугаарыг манай найз та хоёр нар ямар амар ярьд юм бэ? Бүр 2 цаг ярих ажил ихтэй амжихгүй штэ. Сонсож амжихгүй штэ. Эхлүүлээс айгаад идэв шиг байна. Бүр 2 цаг мөх болохоор. Тэгээд богино дугаар хийж тавш тийм үү гэж бодлоо. Одоо хоёул идэм 30 минут. Би тэгээ чамд Facebook дээр 2000 найзтай болсон нэг амар нийтдээ түүх ярьж өгөө. Инстаг гიშгдэгтэй амар төсөөлөл амар даа гэсэн. Би 3 дахь сая итмэс ахгүй юу? Тэгсэн чинь нэг өдөр надад ингээд нийт доор 10 өдөр реквест ороод ирсэн мэн эсвэл би нөгөө нэр реквестүүдээ ингээд хүлээж авахгүй байж ирсэн гинт ингээд амар бүгдээр ингээд авдээ штэ. Тэгээд ингээд би яг нэг өдөр л 10 хүн ингээд найзаар авсан байхгүй. Тэгэхээр бид нар хүмүүсийг нэг танихгүй заяа хин танихгүй. Тийм хүмүүс. Тэгсэн чинь нөгөө нэг Facebook-ийн алгоритмаар болохоор чинь би ингээд нэг хүнтэй найз болчихоор чинь одоо миний аккаунт хамгийн түрүүнд одоо ингээд өөр хүмүүст найз байх боломжтой гэдэг ингээд харагдаад идэж тэр ч үүдээ үлээ. Suggestion уу? Тийм. Тэгж орж ирээд надад бүр ингээд бүр өдөрт хамгийн багадаа 20-30 реквест ирж мэрээ зөө нэг хэсэг. Тэр нэг 7 хонсон байхгүй. Тэгээ би нөгөө хүүхдтэйс нь болоо ч юм уу. Тэгээ яад ч бэ тэгээд ер нь амар найз тэгээд за Facebook-оор найзлаа гэж ер нь яах вэ гэх тэр нөгөө нэг одоо хүүхдтэйс нь жишээл бодлоо яриад. Тэгэхээр ямар ч тач тэр хийж амар сүртэй хүлээж аваагүй зөө. Надад тэр нь зүгээр л байсан. Гэтэ ер нь бол яагаад ингэж хэрээд байгаа юм бол гэл ингэж гайхажсэн. Тэгээд нэг 7 хоног орчим тэгээд хүмүүсийг аваад найзуудаа нэмээдсэн чи сүүлдээ чатаар надад амар юмнууд ирээд. Амар юм гэдэг нь би чатаар ингээ баахан порно аваад тэгээд шууд ийм юутай болцсон. Ер нь тэрнээс хойш би Facebook дээр ерөөс нэг ч хүн найзаар нэмээгүй тийм одоо тийч шууд хүчээр намайг хараагүй байж байгаа юм ингээд би яа тэр мессенжер чат руу нарж уншдаг ч юу вэ гэж. Гэвч чинь амар сонирм байгаа байхгүй юу? Юу мэдэхгүй штэ тэгэл бас ингээл нэг тэг дандаа монгол хүмүүс штэ тэг тийм хүмүүсээс тэгэл ингээл амар сонио ингээд одоо тэгэл тэр үеэс хойш тасралтгүй ингээл нэг жил мэл ингээл орой болгон шүлэг мүлэг бичдэг тийм залуу малуу байдаг гэсэн. Би яагаад ч юм бэ тэдрийг ингээд байлгаад идэг гэсэн зэ айгуу сонио. Нөгөө чинь шүлгээ биччих гээл. Тэгээд тэр надад нэг тийм одоо юу гэдэг одоо бодохоор би ингээд жоох маслаад байгаа хгүй юу. Ер нь амар токсик байгаа сте тэгээд тухайн үед ерөөсө тэрийг ингээд ялгаж салгаагүй тэгэл найз өгсөл ирж байгаа юм чинь би авчи
гэл тэгж бодчихсон. Одоо бол ингээл амар цензуртай болсон. Тэрнээс хойш би ер нь бол ерөөсөө фэйсбүүкээр яг ингээл таньдаг ажлын бүр яг ингээд таньдаг хүмүүсээ л авна. Гэхдээ таньдаг хүмүүс зарим нь бас ингээд реквестийн болсон би таньдаг байсан ч авдаггүй. Тэгээд олон хүмүүстэй найз байхын давуу тал бас нэг байдаггүй юм шиг ба. Яг ингээд танил найз хоёрыг ялах гэж ер нь айгүй тийм бүдгэн зураас штэ. Тийм болохоор би ер нь ихэнхдээ ингээд аюу санаа ингээд би хүмүүсийг close гэж хийдэг штэ тий Instagram дээр. Би хүмүүсийг closeтэй хийдэггүй өрнөө зүгээр зарим хүмүүсээс өөрийнхөө story энтрийг нууцтай штэ. Тэгэл мэдгүй яагаад яг тэгээд идэх мэдгүй гэтээ. Гэтэ бас өдөр болгоо ингээд нэг тогтмол өдөр болгон story хийдэг хүмүүсийг чи юу гэж боддог вэ? Бүр ингээд бүр олны танилч биш хэрнээ зүгээр л ингээд байнга л story хийж яадаг. Тийм үгүй зүгээр л өөрөө мэдгүй би болохоор хүмүүсийг story хийхээр яг энийг хүмүүс зүгээр л найзуудтай одоо ингээл би тийм ийм хийж шүү гэж хэлэхээс залхуу өрөө зүгээр л за харах нь харагдъя гэж бодсон юм ал хүмүүс story хийдэггүй юм. Зүгээр ингээ нэг өдөртөө 20-30-аар нь тийм амар их story хийдэг хүмүүсийг бол би жоохон яагаад юм бол юу болсон юм бол гэж боддог ч гэсэндээ зүгээр нэг өдөр тутамдаа хийдэг хүмүүс бол зүгээр л нэг ядаж нэг би амьд байгаа шүү гэдэг мэддэгдүүлэх зорилготой л ах гэж би бодоод идэв шүү. Яа тий харин тий тэр нэг огт хийхгүй байж байгаа нэг хийж мэддэг ч юм уу тэр мөр нь бол ингээд тавтан жимтэр сонирн биш тэр агуулгынууд нь л надад аюу сонирн байгаа байхгүй юу. Тэгээ бас ер нь бол ингээд хамгийн дургүй хүн юу вэ гэхээр би өмнө нь зөвхөн ингээд цахим ертөнцөөр дамжуулаад тэр хүнийг би ингээд сошиалаар дамжуулж мэддэг болчоод тэгээд дараа нь яг ингээд амьдрал дээр ингээд рил ингээд уулзсан чинь бүр shit заяа бүр амар юм ялгаатай. Яг бодит байдал цахим орчинд үзүүлж байгаа энэ хоёрын хооронд гэхдээ бодит байдал нь илүү гоё хүн байл надад илүү гоё заяа. Гэтэл тийм биш. Яг ингээл амар бьюти, амар гоо сайхан, амар загварлаг ингэж ярьдаг хэрнээ яг ингээл санамсаргүй таарсан чинь ингээл хумсныхан бодгон халтарч малтарсан, хөтөн тослогдож малтагдсан тий. За тийм хүмүүсийг бол тэгээ шууд даггаад болчдөг би. Тийм л юм. Ер нь яг тийм хүмүүс чинь нэг хуурамчил санагддээ шнэ ингээд зөвхөн нэг өдөр амар гоё байгаа. Дандаа нэг тийм амар гоё байгаагаа эсвэл ингээл янз бүр болгож янзлж манзалж байгаа л гоё байгаа юм шиг story post хийгээд байдаг. Тэгээ яг уулзахаар тэрнээс амар өөр байдаг хүмүүс ингээд бусад хүмүүс бас яг нэг тийм байх ёстой гэдэг нэг тийм стандарт маягийн юм үзүүлээд байгаа. Нөө өөрөө тэрэндээ хүрч чадахгүй хаа надад л амар инээдтэй санагддээ шүү дээ. Яг тий. Тэгээд бас нэг ийм хэсэг бүлэг ах нар байдаг байхгүй амар ингээл нэг гэрч хүчтэй өөдрөг юм болгоныг л ингээл алаал ураал тастаал хийгээд байгаа юм шиг стори хийдэг хүмүүст. Тэр хүмүүс бас ингээл тийм бидэрт одоо даагч нартай тийм мотивац л өгöd байгаа. Ууг нь бол. Тэгтээ заримдаа би бүр тэр сторийн бас би ядарчдаг заяа. Би зүгээр ингээд воркаут хиймээргүй байна. Тэгмээд нэг аль босс гэж тэгээд яг тийм хүмүүсийг ингээд ер нь тийм ах нарыг бол таадаг байгаа. Өхөө даадгүй байгаас гэсэн чааш би зүгээр нэг масуухаараа. Ингээд сайхан надад ийм тохиолдсон баггүй ингээд би зүгээр ийм мартад ийм авчаал бичүүлгээ зогсчихсан баггүй. Тэгсэн чинь миний харталт нэг ихтэй хүн уцаар яриад байна заа амар чанга яриад байгаа байхгүй юу. Тэгснээл ингээд л өстой юу нөө ерөнхийдөө сонсоод ойлгосон юм болохоор ингээд барилгын ажил эхлүүлэх гээд нэг юм орон сууцны хороол байх гээд барилгын ажил эхлүүлэх гээд газраа авцсан тэгээ одоо хөрөнгө оруулагч нараа татж байгаа ерөнхий нөгөө нэг юу гэдэг лээ нөгөө нэг архитектур энэ төр нь гараад ингээд бүх юм бэлэн болцсон энэ төр гэл ингээд нэг тийм аим за нэг ойролцоогоор нэг 700 саяын юм яриад байгаа байхгүй юу? Энийг ингэж олон нийтийн газар ингэж ярих чанд ямар сонсогдож байна. Би сонсоо бүр ингээд би хаана амьдраад байна гэж бодсон за. Би болохоор тийм яг хувийн бизнес хийгээд яг нөгөө нэг ажил амьдрал хоёроо яг зэрэг зохицуулах тэр одоо юунд байж үзег болохоор мэдэхгүй ш магадгүй. Гэхдээ би хизээч дэлгүүртээ очирч явахдаа ажил хэрэг юмыг тэгэж олон нийтийн газар чанга ярихгүй.
За хоёул дараа яриа цаг Харин таагүй. ярихгүй тий. Ярихгүй хэзээч. Тэгж ирдэг Харин залуучууд тэгэл ингээл худлаагаасаа өнгөрөөд идэг. тий. Ямар ч Би бас тэгээ амар хэрэг бартай ингээ эргээл харсан чинь нэг амар юм амар сүртэй костюм физик энэ төр өмсөл өсөөнийх амар гэлдсэн залуу заа. Надаас бол ахал харагдсан. Гэхдээ мэдгүй харагдах байдлаар тийм ч гэсэн насны хувьд ойролцоож магадгүй заа. Тэгээ ингээ харсан чинь миний амар инээд хүрээ за бүр ингээ тэр залуу бүр ингээ амар нэг юм шал өөр ертөнцийн хүн шиг харагдаад заа ингээ зүгээр л нэг хоол хүнсээ тоглуулаад явж байгаа хүмүүс донд чи ингээ төсөөд амар костюм физик өмссөн 700 сая ажил хэрэгээрээ зогсож байгаа эрэгтэй хүн гин. би яах вэ? Би мөр гараад инээдээ тийж чад инээдээ барьж чадахгүй цаа ингээ ямар сонир мэдрэмжээ. Тэгтээ хүмүүс нэг өөрийнхөө хийж байгаа бизнесийг амар гайхуулаад тэгтээ ядаргаатай. Нэг хитэн төгрөг. Тийм хүмүүс дургүй. Яг үнийг хэлэхэд зүгээр л тэр одоо тэгээд яг тийм амар чухал юм биш л шүү дээ. Бүх юма тайлбарлаад байгаа байхгүй юу? Хизээ хаана хинтээ уцаар ярихаа мэдэх хэрэгтэй. Голлоод тахгүй тий 700 сая гэсэн чинь. За тэгээ тийм байна да. Би сая яг чамайг ярихаас өмнө нэг юм зурсгийг орчихсон чи ойр амин мартамхай болоод байгаа шүү. За тийм л юм байна дөө. Тэгээд тийм. Санаагүй юу? Тэг санаагүй. Тэгээ ер нь бол яг ийм л юм байна. Яг ингээд ийм миний яг бэкграундыг мэдгүй хүмүүст өөрийнхөө хүссэн имижийг бүрдүүлж ингэж тавьж болдог орчин чи ингээд өөрөө сошиал ертөнцийн байгаа даахгүй. Тийм болохоор тэр хүн бол хүснээхийг юугаа сторид нуу юугаа ярина уу хамаахгүй харин тэр хүмүүстэй заавал найзын холбоотой байх уугүй юу гэдгийг бид нар өөрсдөө амар сайн бодчих хэрэгтэй юм шиг байна. Тийм. Тэгээ бас нэг тийм токсик хүмүүс байдаг шүү дээ нэг юм эхнэр нөхөртэй тэгсэн юм хизээч эхнэр нөхрөө гаргадгүй. Ганц би юм шиг амьдардаг. Тэгсэн юм ингээл нэг хаа байдаг нь мэддэхгүй байдаг. Тэгсэн юм ингээд сүнс юм шиг тийм юм оршдгүй юм шиг тийм гэр бүлтэй хүмүүст бас би нэг дуртай биш. Нэг тэр бол миний ингээд амьдралд ойрхон хүмүүст айгүйх ажиглагдаад байдаг. За тэгээд өөртөөгөө таалагдахгүй байгаа. Тэгээд даггаад болцсон чинь амар амар идэм билээ шүү. Тэр энэ сэтгэлийн амар амгаланг мэдрээрээ сошиал ертөнц дээр тий. Надад тэгвэл уриалъя. Тийм. Тэгээд олонний танил инфлюенсер хүн болгоныг бид нар даах албагүй шүү дээ тий. Тэгээд чи Twitter ч юм уу эсвэл Threads ашигладаг уу? X болсон шүү дээ тий. Twitter ч гэх. X. Тийм. Надад бол Twitter аккаунт байдаг. Гэхдээ би бүр тэрэн дээр ингээд нэг ч монгол хүн амьтан дагдаггүй юу ч яадаггүй болохоор. Яг Twitter-ийн ашиглах хэвээр үндсэн зорилгоор нь ашигладаг юм шиг гэлээ штэ би тэрийг. Чи нэрээ TikTok-ийн юунуудыг яриач. Дараа юу? TikTok хэрхэн живсэн бэ гэдэг. Үгүй хүмүүс тандаж хэлэхэд заяа битээ TikTok-тай болоорой гэж хэлмээр байна. Зүгээр цагийн алуур шүү. Стоо хэрэггүй. Яг би яг Японд гэрч хөвчж байхдаа TikTok-тай олчдаг буруутсан бохгүй юу? Дөртөл Twitter-ээс салхатаагүй юм та. За би ямар тач Facebook-ээс салаад амар их илүү цагтай болсон. Тэгээд Facebook-т ашиглах илүү цагаараа подкаст хийж байгаа. Ой. Гэтэ би ясаа бодсон шүү дээ. Хүмүүст зүгээр л хобби байхгүй, хийх юм байхгүй болохоор л ингээл хамаг цагаа сошиалд үрж явахдаа нэг хийх юмд боддгүй юм байна да гэж би бодсон шүү. Би яг тийм байсан бохгүй юу нэг хэдэн сар. Надад бүр хийх юм юу ч байхгүй зүгээр гэрэл ингээл видео маань гарах болоогүй болоо, ярилцлагын тэнцэн болоогүй болоо гээл гэрэл хөвтөж яхаар ингээд яг гараад хийчих хобби ч юм уу байхгүй болохоор эсвэл ингээд би юунаас амар уйддаг юм шиг байгаамаа. Тэгэл ингээд зөв зүгээр хөвтөд ахаар чинь
Утгартай штэ. Тэгээл ингээл хамаг цагаа TikTok дээр үрээ. Тийм тэгээ гоё хоббитой бол явж Аа байгаа юм тийш шүү би дээ. харин зарим нэг хүмүүс маань TikTok дээр германаар ярьдимаа гэхгүй. Яа, би бас тэнхтэй за яриад байна. Нөгөө нэг солонгос драма үзтээ. Солонгос хэлээ сайжруулж нэг хуцаад байдаг шиг оо. Өчтөө амар. Би зүйл тофик авах заяа. Миний сонсгол 100-аас 92 гарсан шүү дээ. Би за драма үзтээ сонсгол муудна гэж юу авах вэ гэж бодог. За. Тэгээ яг зарим нэг юм сошиал медиа хит их хэрэглэж байгаа хүмүүс бол зүгээр л өөрийн гэсэн хийх юм байхгүй, өөргөө хөгжөөх, өөр юм байхгүй болохоор л юм байна гэдэг би ойлгож авсан. Би санал нэг байна. За дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Гоё ярьсан баярлалаа. Жавхаа. Баярлалаа. За бидний хамгийн богинохан. Богинохон цэг таслал. Богинохон 50 минут. За баяртай. Энэ хүртэл сонсон баярлалаа. Баярлалаа.